Энэ төрийн эмнэлтийн бодлогыг бүгд ярьдаг. Төр бол одоо завсаргүй дангаж байгаа юм байна. Засгийн газрын бүтц бүрэлдэхүүний хууль байд юм уу? Засгийн газрын хуульд байгаа дид сайдуудыг томилж чадахгүй байгаа мөртлөө ямар ч хуульд байхгүй бага менежерүүдийг томилж байна. Энэ юурыг хитэн оронтой нэмсэн юм бэ? Энэ хэмнэлтийн бодлого явах юм уу зүгээр эсвэл хэдүүлээ энийг дэлгэцэн юм сонгогчдод иргэдэд зүгээр тааруулж бүгд амны уншлаг болж ярьдаг болох юм уу? Бодиттой үйлдэл нь хизээ ихтгий. Ямар арга хэмжээ авч байгаа? Энэ менежер чи юу хийх гэж байгаа юм бэ? Тэгээ эцсийн дүндээ энэ дээр яг засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хийж явах ерөнхий сайдыг орлох 3 шатар сайдын хин чалга, Бямцогт сайд байна, Алтан гэрэл байна, Одоо 2 байна, Учрал сайд байна. Учрал сайд одоо бүхний сайд болоод баг нэг нохоод өрдөг мод шиг л явж ийн хөрх юм. Нийтийн албаны тухай хуулийг оруулж ирнэ гэж аашгүй. Энэвээрээ бидэд бас нэг энэ асуудлаа бүр нэг зэгцэлчмээр байна. За дээрээс нь төрийн болон орон нутгийн өмчийн тэр компанийн асуудлыг зохицуулж байгаа. Тэр бүтээмжийн хуулийг шийдэхгүй л бол бид энэ зөвлөмжийн байдалтай явдаг дүрм журмыг үнэхээр энэ зарим төвшөнд биелүүлдэг юм байна. Тэгээ энэ хуулиар л хашихгүй болохгүй. Тэгэхээр энэ асуудлуудаа бас нэг засгийн газар ч гэсэн ойлгож байгаа х. Тэгээд оруулж ирээсээ улсын хурлч гэсэн ажлын хэсэг бас эрчтэй ажиллаад явчмаар байна. Төрийн өмчт компани бүтэем засаглал илтүүд байдлыг сайжруулах хуулийг их хурлд өргөн мэдүүлсэн. Энэ хуулийг баталж өгөөч гэж их хурлын гишүүдээс хүсэж байгаа. Энэ хууль батлагдсны дараа төрийн өмчт компанид баримтлах чиглэлийг оруулахдаа зоригтойхон шиг нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөлт зохион байгуулах, нээлттэй болгохыг олон улсын зөвлөгөөнүүд хангалттай авлаа л да хийж явъя. Тэгээд тэр тузуудын шаардлагуудыг энэ хуулиар өсгөж байгаа. Гүйцэтгэх захирлуудын шаардлага өсөж байгаа. За ингээд шаардлага өсөд эхлэхээр үнэхээр чаддаг, мэддэг тухайн компанийг авч явахгүй хүмүүс өргөдөж төрийн өмчийн компанийг удирдах юм байл. Тэрнээс биш манай нөгөө сонгуулиуд дээр ажилласан хэд маань бол хэцүү болно. Тэгэхээр яг үүндээ бас энэ чинь хамтарсан засгийн зовлон бас байгаа шүү дээ. Тийм учраас бид нар бол үнэхээр аль болох тухайн албан тушаал тохирох үйс за мэдлэг ур чадвараараа нийцгүй хүн. За учрал гүшүү. Тэгээ нийцгүй хүмүүсийг тухайн албан тушаалтан дээр бүтээмжийн менежер, хяналтын менежерээр ярилцж байгаад тухайн тавигдах шаардлага нийцсэн хүмүүсийг л томилсон. За тэгээ энэ хүмүүс бол тийм бүр томилогдчиход байгаа даа биш. Энэ хүмүүс бол энэ компани илүү ашигтай, илүү бүтээмжтэй ажиллуулахад тодорхой хугацаанд хувь нэмрээ оруулах ёстой. Тэрнээс биш энэ хүмүүс нэг тийм үргэлж тэнд очиод томилогдчиход байгаа юм бол байхгүй. Тийм учраас хуулийг батлагдаад энэ төрийн өмчийн компани реформ хэрэгжих хүртэл үнэхээр чадах ажил байвал чадаж хөндлөнгөөс хяналтаа тавьж ингэж ажиллавал харин үр дүн гарна. Үгүй бол өөрсдийг нь хэмнэнэ гэдэг л ийм л сонголт байна. За. Энэ удаагийн парламент буюу энэ сөрөг хүчний үргийг үндэсний эвсэл ногоон нам, иргэний зориг ногоон нам л гүйцэтгэж байгаа гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Бусдууд нь Монгол Ардын нам, хүн нам, арчсан нам засагт хамтарж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд зарим нь асуулт асуугаад энэ мэтгэлцэн л явж байгаа шүү. Инхээр намлууд айрлаа, намын сайд нар руу айрлаа гэд. Энэ сайд нар ч арчсан намын сайд нар биш шүү дээ. Монгол улсын сайд нар. Ерөнхий сайд томилчод байгаа. Тэгэхээр энэ дээр хаана бас энэ нэг тийм явган ус төр болох хэрэгтэй байна. Тэгээ яг зүгээр энэ алдаа оноогоо эрт ярилцж ижил бас цаашдаа юун дээр алдчихж байгаа энийгээ дүгнэх байлгүй дээ. Тэгээ мэдээж энэ засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бэрхшээлүүд байгаа хөө зохион байгуулалтын, төсвийн, хүний нөөцийн, хууль эрх зүйн гэдээ маш олон зүйлүүд байгаа. Энэ дээрээ яг л Монгол улсын нийтлэг эрх ашигт хөгжил түрэгдэх тэр ирэмбийн дараалал тэр зүйлүүдэд тавьж ягаад дистрата бөгөөд оновчтойгоор зарим цөөн ажлуудыг бүр шургуу эрчимжүүлэх гэж ярих уу маш эрчтэйгээр эрчимжүүлэх ажлыг хиймээр байна. Бүгдийг нь барахгүй. Энэ бол ойлгомжтой. Тэгэхээр яг хүний хөгжлийн асуудал дээр юуг анхаарах юм? Дид үтцийн хөгжлийн асуудал дээр юуг анхаарах юм? Улсын болон дагуул хотын хөгжил дээр юуг анхаарах юм? Эдийн засаг уулуурхайн салбар дээр юу анхаарах юм гэдэг дээрээ энэ засгийн газрын гишүүд бас яг фокуслаасаа гэж бодож байна. Өнөөдөр улсын эдийн засгийн 90% нь уулуурхаагаас хамаатай мөртлөө уулуурхаан бодлого нь одоо хүртэл орж ирэхгүй шүү дээ. Одоо хүртэл орж ирэхгүй. Хизээ орж ирэх юм бүү мэд. Өнөөдөр хөрөнгө оруулагчид нь хараад байна.
хувийн хөрөнгө оруулалтууд энэ уулуурхайн салбарт орж ирж болох юм уу гэдэг зүйлүүд нь хараад байна. Тэгээ энэ чиглэлийн түгжээ болсон газрын хууль, тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, байгаль орчны хуулиудаагаа балансыг нь олоод уулуурхайн бодлогоо бид нар тодорхой болгоо зарламаар байна шүү дээ. Хийхгүй. Тэгээ өнөөдөр уулуурхайн ч одоо бараа түүхийн эдийн үн унжийн энэ унжаага дээр бид нар бас бодлогоо эрчимжүүлээд дараагийн циклийг эхлэхэд бэлэн баймаар байна. Дараагийн тэр юун дээр. Гэтэл одоо ийм зүйлүүд нь байдгүй, эрхэлсэн сайдууд нь байдгүй. Асуудлаа ярих гэхээр би сая одноосод байсан гэдгийг бас хэлмээр юм биш үү. Зарим сайдууд нь өрөөндөө суулж хагаад орж ирж хариулт юм байна. Ер нь энэ ийм л байдалтай энэ байнгын ороо чуулганы уралдаанд хандж байна. Тэгэхээр ийм зүйлүүд байна. Тэгээ энд нэг хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Танаа манаа гэж ялгаад чимхэж аваад чиглээд байгаа юм алга. Энэ дээр хэдүүлээ бас нэг ойлголцчихъя. Тэгээ одоо ингээд үг хэлэхээр л одоо Арс намын сайдуудыг барьж аавна гэдэг энэ зарим одоо энэ хүмүүс нэг хитэн бүсгүүчүүдийг барьж аваад янз янзаар хэлээд тах юм. Гэхдээ одоо бүрөвд орж гişүн шүү дээ. Би хэлчихье одоо. Тэгээ ёс бус үг хэлж. П гэдэг үгийг энэ харамгүй хэлдэг юм байна. Тэгэхээр хэдүүлээ бас ус төржүүл бас адилхан ус төрж чадна шүү дээ. Аль болохоор ойлголцоод ийм зүйлүүд байхад зөвхөн манаа танаалуу дайрлаа гэдээ одоо ингэж тах юм. Тэгэхээр энэндээ хаана байя. Тэгээд энэ төрийн албаагчдыг ажлыг хийлгийа. Сайд нар ирдэг байя. Ядаж энэ дээр төрийн нарийн бичгийн дараагаас дээш өмснө энэ бусдууд нь ажиллаа хийжээ. Ялангуяа яг хуу ерөнхий чиглэлгийн бодлогын гэдэг юм уу сангийн ам, эдийн засгийн хөгжлийн ам ч гэдэг юм уу ийм чиглэлийн нэг одоо яахааргүй бодлогын дарга нар ирж болж байна газрын. Бусдууд нь ингээ ажиллаа хийж юм ирж штэ. Тэгээ энд нэг ч бодлогын одоо асуултанд хариулах хүн алга. Тэгээ дараа нь бүгд мэдэхгүй. Тэгээ ийм байдалтай энэ сайд нар ч юм бай шүү. Ялангуяа ерөнхий сайдыг орлох хэмжээний 3 шадар сайдыг нэг нь ч үзэгдсэнгүй. Ядаж эдийн засгийн хөгжлийн яамныхан шадар сайд энэ дээр суугаад